Сайн мэцгаанаа бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За Мегийн манифестийн хичээлийг ороход тун бэлэн болоо сууж байна. Магадгүй 3 сарын өмнө ерөөсөө бэлэн болоогүй байсан. За энэ маань өгөхөд л саунд өрөөгүйсэн. За одоо өгөхөд л үнэхээр дүүрсэн сууж байгаа. За магадгүй одоо хэдэн сарын өмнө нөгөө 30 хэдэн насны мөчлөг гихчээр хэд хэдэн асуудлууд шат дараалаад гарч ирж байсан. Яг гэвэл амьдрал баяртай жаргалтай зовлонтой үе зөндөө байдаг. Гэхдээ тэрийг даван толгой хүчин таны яг энэ зүрхэн дотор байж байгаа учраас бүгдийг даван толгорой гэж хэллээ. Энэхүү сургалтаараа бид хүссэн амьдралаа бүтээх хүчийг идэвхжүүлнэ. Энэ сургалт нь таны мөрөөдлийг бодит толгох тийм сэтгэлгээний системийг бүрэн дүүрэн заанаал гэсэн үг. Яг одоо цагтаа төвлөрөөд яг одоодоо бүрэн дүүрэн байж сурнаа л гэсэн үг. Хүн өнгөрсөнд байхдаа өнгөрсөндөө харамсаад маш хэцүү төвшдөг. Ирээдүйд байхдаа ирээдүйдээ санаа зовоод төвшдөг. Яг энээс ангижраад одоо цагтаа амьдрах, одоо цагтаа гайхалтай иж шидтэй, гайхалтай бүхнийг өөртөө татандуудах ийм гоё системчилсэн арга барилыг би та нартай зааж өгнө. Сургалтаараа төсөөлөл аффирмацтэй үйлдэл бүгднгээ надаа би болгоод амжилттай өөрийгөө яаж бүтээх талаар энэ гэх мэтчлэн ингээд хичээлүүд орно. За тэгээ та бодлоо ажиглаж үзнэ үү? Таны бодол бол энэ амьдралыг татах зүйлсийг бүгдийг тодорхойлд юм. Та ямар бодол бодно, ямар давтамжинд байна, та яг одоо тийм л байгаа. Яг амьдралаа эргээд хараад нэг анзаараад үзээрэй. Тэгэхээр та энэ хүссэн гайхалтай амьдралыг өөртөө бүтээж өгөх бүрэн дүүрэн өөрөг хариуцлагыг нүүрсэн баггүй. За тэгээд энэ сөүл намаз community нь яадаг вэ гэхээр яг гоё бясалгал хийгээд зөвхөн дээр анхаарлаа хандуулаад яг тэр нэг гайхалтай бүхний зөвхөн өөрөөрөө байх ямар хангалттай юм бэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрөх ямар хангалттай бүрэн дүүрэн юм бэ гэдгийг та бүхэнд заагаад өгсөн. Одоо та бүхэн хүлээж авахд бэлэн болсон байгаа. За бэлэн болоогүй сав гэж байна л да. Одоо нөгөө нэг доторх бухимдал, доторх гомдол, доторх сүрэг итгэл үнэмшил нь яг ингээд зүрхээ хагаад ингээд барьцсан, ингээд хатуурсан бүр. Гэхдээ энийг маань одоо хангааж болдог шүү, дээж болдог шүү гэдгийг би бүрэн дүр өөрөөрөө мэдрээ сууж байгаа. Мөн яаж ангаах уу, яаж идэх үү гэхээр одоо гомдлоо тайлах коучинг үйлчилгээ өгч байна. За мөн сэтгэлд байгаа энэ сэтгэлийн 3 одоо бол харж ялуу гомдол харуусал сэтгэлийн шарах бүх зүйлээсээ яаж ангижрах уу гэдэг тодорхой хэмжээний коучинг өгөөд явж байгаа учраас коучинг авах хүмүүс нээлттэй гэсэн үг. Одоогор Мегийн мастер коуч актемд мэргэжлийн коучор ажиллаж байна. Тэгээд хажуугаар нь тун идэвхтэйгээр та бүхэндээ туслахад бэлэн болцсон байна. За мөн сонирхож байгаа хэ хаан сурсан бэ гэж асууж иж магадгүй мэргэжлийн институтад нь сурсан Баофорохтер гэх одоо гайхалтай дэлхийд алдартай хувь хүний хөгжөөл тэр татах хүчний хууль тэр амжилтын хуулиудыг гайхалтайгаар тэр системчилсэн энд одоо зүрхэнд тархинд одоо талд хумсарт кодолж өгсөн маш гайхалтай хүн байна л да. Амжилт баялаг аргачлалыг зааж ирсэн. Ийм гайхалтай хүний институтад сурсан. Одоогор бол Баофорохтер багш банал байхгүй. За хамтдаа үүсгэн байгуулсан Сэнди Галагер гэдэг эрхмийн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа институт юм билээ. 12-7 хоногийн системчилсэн тийм сургалт байсан. Тэгээд үний хувьд л $3,000-аас $5,000 гэдэг юм билээ. За Мегийн $3,000 хичээл авчаад дараа нь ментороо $1,000 авсан. Нийт $4,000 гэдэг чинь нийт 14.5 сая төгрөг орсон юм байна. Тэгэхээр та энэ хичээлийг одоо яг ингээд чин сэтгэлээсээ, чин зүрхнээсээ хий гэж бодоод яг энэ амжилтын суурийг энэ гайхалтай татах хүчний хуулийг амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За мөн хичээл үзээд манифест гэдэг цонхонд хэрхэн ойлгож байгаа, хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж байгаа, хэрхэн тэр татах хүчний хуулийг яаж миний заасны яаж энэ тархиндаа толгойдоо одоо эдис бүртээ кодолж өөрийн болгож байгаа вэ гэдгийг алхам тутамдаа хуваалцвал маш сайн байна. Магадгүй хуваалцахгүй бол би бас оруулахгүй байж магадгүй. Тэгээд амжилт хүсье. За тэгээд энэ 2026 онд бол зүгээр л гайхамшигтай болгоны сорон золоодог, гайхамшигтай болгоны дуудаадаг гэж би танд хүсье. Бүр чин сэтгэлээс хүсье. Яг л хүн өөрчилж байж өөрийгөө
өөрийнхөө далдах ухамсарыг яг тэр буруу тэр хүүхд наснд байгаа тэр итгэл үнэмшлийг бүрэн суулгаж тавьж явуулж ийж оронд нь шинэ итгэл үнэмшил, шинэ гайхалтай өөрийгөө бүтээх учраас хүн болгоноос гайхалтай хүч чадвар, төвчээр, тууштай байдал шаардлагданаа. Тэгэхээр бүгдд нь амжилт хүсье. Удахгүй болцъё.